Домогт дорнотын халахын гол буйр нуур бурхантын хүнтэй үржил шимтэй баян тансгийн газар нутаг бол олон зууны турш Монгол орны дорнот хязгаарыг гаднын болон эзлэгчдээс бидний өвгдөөс халуун ам бүдээн цусан хайрлалгүй хамгаалан тэнцэхэд ямагт халах нэмрэг болж ирсэн эртний домогт түүхтэй газар. Буйр нуртад зүтгэх халхан голын зүүн эрэгт 1698 дугаар оноос анх байгуулж 1713 дугаар онд зарилгаар гандан чанхар даш билжээлийн хэмээх нэр шагнагдсан халхан сүмийн орчин бол жинхэнэ халах монголчуудын унган газар нутаг. Халха барган хөлийг 1734 дугаар онд тогтоосноос хойш өнөө хүртэл бараг 300 жил удирчээ. Зүүн Монгол Манжичин улсад дагаар орсноос хойш 7 жилийн хойно халахын Сэцэн хаан аймгийн лам гонцог Монгол нутгийн дорнот хилд халахын сүмийг байгуулсан Монгол улс тусгаар тогтнолон дахин мандуулахын цагт нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хойч үеийн өвлүүлэн үлдээх гэсэн Монгол төрийн алсын харатай мэрэгэн бодлого байлаа. Их бурханд Үгэмэл хэлбэртийн 9 дугаар буюу 1859 дугаар онд Сэцэн хаан аймгийн чуулган дараа тогтогдсон анх санаачилж зүүн хязгаар нутгийн аюулгүй байдлаас ихэн гаднын элдв хамтлагаас их нутгийн хамгаалах зорилгоор халахын голын баруун талын тухайд 80 тухай жигжижиг жинграа хэсэг бурхныг гадагш харуулан бүтээгдсэн байна. Өвгдөөсөн их орн газар нутгаан гэсэн чин хүсэл зэрэг Монгол төрийн харгай цэгний бодлогын гайхам жишээг чухамхүү энэ хоёр баримт өгүүлэх болсон. Эндээс хэдхэн километрийн цаана хизээний салдартай дархан хөлийн овоо хинч халдашгүй Монголын нутаг Монгол улсын дархан хил Номон хам бүрд овоо оршноо.
Их орны миний наривн дагшин нутагт халдан тулсан харин түрэмгийлэгчтэй халуун ам бүлээн тусан харилгад тулдж явсан Ахмад дайчдын төлөөлөгчд 1999 оны 8 дугаар сарын нар өдрүүдэд халахын голд дахин уулзан сулгаж Монгол зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж байна. Мөндөр өдрүүдэд харийнхан тэнд бурхнаан босгож түүнд мөрөглө үйлдэж байлаа. Үүний учир утгыг тайлахын тулд тэртээ 60 жилийн өмнө болж өнгөрсөн халахын голын дайны түүхийг зөвхөөс нэгийг утагдуулж нөгөөг өгүүлнэ. Халахын голын бургасан харанхуй манан татсан 1939 дугаар он. Яг тэр үед Монгол улс хойсголын замаар 18 дахь жилийн майнлиг зөвж байлаа. Хоцрогдлоо нөхөж шин соёл, шин амьдрал руу тэмүүлсэн хүн ардын маань сэтгэл өөдрөг байлаа. Малаж хүн орнон соёл хүмүүний юм юмтай болгохын тулд бидэнд сурч мэдэх зүйл их байсан. Ахмад үе маань тохиолдсон бэрхшээлээс үл халшран бүтээн байгуулалтын замаар итгэл төгс явж байсан үе. Гэтэл бидний бэрхшээл тохиолдсон 20 дугаар зууны хэр Японы зэргүүд Солонгосын хойг зүүн хойд хятадын Яодоны хойгийг эзэрлээ. Яодоны хойгт барилсан Японы тусгай армийг Квантуны арми гэж нэрлэсэн. Игэмэн 1931 дугаар оны 9 дугаар сарын 18 зүүн хойд хятад буюу Манжурыг эзлэх дүрмгийн дайны ажиллагааг Квантуны арми эхэллээ.
3 сарын дотор Манжуур Японы эзэмшилд орлоо. 1932 оны 3 дугаар сард Манжуурт Японы нөлөөний Манжуго гэсэн улс байгуулж, Манжичин улсын эзэн хааны сүүлчийн удмын Пүүи хичээг эзэн хаанд өргөмжиллөө. Мен 1932 оны 6 дугаар сард Японы цэргийн яамны сайд генерал Араки ер нь Японы нөлөөний газрын орчмоор Монгол мэт хоёрын хооронд ойлгомжгүй газар нутаг байхыг хэрхэвч хүсэхгүй. Монгол заавал дорн зүгт хамаарагдах ёстой гэж үзэж байсан Японы дайнч үзэл бодлын илрэл байлаа. Квантуны арим 1933 дугаар оны 3 дугаар сард Өвөр Монголын цагаан аймгийг эзлэн Манжуго улсад нэгтгэснээр Японы нөлөөний улстай манай улс шууд хил залгах болсон. Манжуурыг эзэлснээр Японы нөлөө бүхий газар хой талаараа зөвлөлт толгойд улс, баруун талаараа бүгд наримдах Монгол ард улс, хятадын ЖХ буюу Захармаж, урдуураа Солонгостой хил залгалаа. Энэ цаашид хөрш улсуудын эсрэг алдан дотолж, төрөмгийлэн өргөжүүлэх бүрэн боломжтой болжээ. 1933 оны намраас эхлэн Япон Манжийн зүгээс бүгд наримдах Монгол ард улс, Манжуго улсын хилийг шууд мөшгөн гой болж, Номон хаан бүр довоогоор биш, халахын голоор хил нэгж мэтгэх боллоо. Японы цэргийн аюул зам линхүү илэрхий болсонд Монгол улсын төр засаг нам дүүнэлт хийж ардын хувьсгал цэргийг бэхжүүлэхэд анхаарч олон чухал арга хэмжээ авсан юм. Учаад оны гэртээ, эгзэгтэй эдрэтээ өдрүүдэд цэргийн яамны сайд бөгөөд бүх цэргийн жинчнаар гэлэг дөржин дэнэд ажилтж байлаа. Нэмийн 1934 оны 10 дугаар сард Ерөнхий сайдын дэн Москва хотод очиж аль нэг төрөмгийн улс хэлэлцэн төгрөгч хоёр этгээдийн хэнийг рүү довтлогол бие-биендээ цэрэг зэвсгээр туслах талаар аман хэлэлцээр байгуулсан юм. Буцаж ирээд ардын хувьсгал цэргийг бэхжүүлэн орчин үеийн арим болгох ажлыг эхэллээ. Өнгөрсөн 1935 оны хэрэг Япон Манжийн цэргүүд манай улсын хилд нэвтрэн газар орны зураг авах тагнуул туршуулын ажил хийх явдал идэвхжлээ. Япон Манжийн тал 1935 оны 1-р сарын 24-нд бүгд наримдах Монгол ард улсын нутаг халахын сүмд байрласан хилийн харуулыг эзэлснээр Монгол Манжугогийн хилийн бодлон гэж үүссэн. Нэгдүгээр сарын 28-наас 29 жил жигшин Монгол ардын хувьсгал цэргийн 6 дугаар дивизийн морь цэргийн Багдар гонгорыг харуулдаг гарч байхад 10-аад хүнтэй бүлэг хил зөрчихийг оролдлоо. Багдар гонгор хэдийгээр ганцаараа байсан боловч эрэлхийгээр тулдаж тэднийг их орныхон хилээр алхуулалгүй хүн гаргалаа. Ийм хүү их орондон өргөсөн тангарахтан үнэнчээр
Хувьсгалт улсынхаа дархан хэлийг эрэлхийгээр хамгаалсан учир түүнийг бүгд наримдах Монгол Ард улсын баатар цулар шагнасан. Тэгэхэд Гонгор 23 настай байлаа. Гонгорын энэ баатарлаг үйлс хувьсгалын үед өсөж өндийсэн шинэ хүний хүсэл эрмэлзлийн илэрхийлэл байлаа. 3 дугаар сарын 12-нд болон дээрс хавьд 24-нд Бойрын нуурын орчмоор Япон манжууд их хүчээр довтлоход 6 дугаар дивизийн 17 дугаар хорооныхан Монголын нисэх ажраагийн хамт удаадараалан байлдан хүн гаргасан юм. Бүгд наримдах Монгол Ард улсын багруулын тэргүүлэгчид Ардын сайдрын зөвлөлийн 1936 оны 4 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор 2 дугаар морьт корпусын агаарын ажраадын штабын дарга нисэгч Дэмбэрэлд агаарын зэрэгт Баатар ажраадын дарга Шагдар сүрэнд улсын эрхэм нисэгч цолоолгож олон хүнийг баялдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Хил дээр улсан маргаантай асуудлыг тайван замаар зохицуулахаар Манжуур өртөө гэдэг газар Монгол Манжуго улсын хэлэлцээр 1935 дугаар оны 6 дугаар сард хэллээ. Энэ хэлэлцээ 1935 онд 2 удаа, 1936 оны намар, 1937 оны хавар намар нийт 5 удаа хуралдаж Монгол Манжуго хоёр улсын хоорондох хэлийг шалгах гэрээ байгуулах тухай тохиролцоонд хүрсэн боловч тодорхой шалтгаанаар тасалджээ. Мянга 1935 дугаар оны 12 дугаар сарын 11-ээс дараа оны 1 дугаар сарын 9-ний хүртэл бүгд наримдах Монгол Ард улсын ерөнхий сайд Гиндэн цэргийн яамны сайд Дэмэд нар Москва хотод очиж зөвлөлтийн намтрын удирдагчдтай хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрийн үед ерөнхий сайд Гиндэн Америкийн сурвалжлагч Ллойдын асуултанд хариулахдаа олон улсын хоорондын ёс болбоос дангаар хэн чадваргүй цэргээр айлган тулган шаардах аргаар дипломат харилцааг байгуулах журам байхгүй онцлог тэмдэглэлийг цааш нь хийхдээ. Хэрвээ Япон манжийн зүгээс манай улсад халдан довтлогод хүрвэл амгалан төвшин байдлыг үнэлж үзэгчид бүхний дундаас дэмжлэг ба талархлыг олж чадна хэмээн бид нар нэгэн эд итгэж байна. Үүнд агуйх Америкийн ард түмний талархал нь манай талд байхгүй хэмээн миний бие итгэж найдмаа гэсэн байлаа. Манай газар нутгийг эзлэх гэсэн шин бодлогонд бэлдэж байгааг бид мэдэж байгаа. Тэгэлэр улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах, баялдан эзлэгчдийн дайралтаас хамгаалахын тулд шаардлагатай бүхнийг бид авна. Бид үүнд шаардлагатай хүчтэйч зориг төгөлдөр байна гэж Монгол түмнийхэн хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн. 1936 дугаар оны 3 дугаар сарын 29-нд Япон манжийн цэрэг 7 ачааны машинтай ачраадаар Адаг дулааны заставыг мөн өдөр 2 машин цэргээр булан дэрсний заставыг довтлоо. Төдлөгүй 3 дугаар сарын 31-ээс 4 дугаар сарын 1-нд хэдэн 10 автомашинтай их буу танк, хуйт машин, нисэх онгоцоор дэмжүүлсэн томоохон хүчээр довтлож Тамсгийн чиглэлд давшсан боловч Монгол Ардын хувьсгал цэргийн ангиудад бут цохиглоо. Монгол Ардын хувьсгал цэргийн тоо 30%-аар, техникийн 40%-аар нэмэгдүүлж цэргийн алба хаах хугацааг 2 жил байсныг 3 жил болголоо. Хязгаарын цэргийн ангиуд байгуулж улс орны хэлийг хамгаалах үүргээс армийн байнгын ангиудыг чөлөөллөө. Монгол Ардын хувьсгал томьёонын хорооны тэргүүлэгч, бүгд наримдах Монгол Ард улсын ерөнхий сайдын орлогч, цэргийн яамны сайд бөгөөд бүх зэргийн жинжин гэлэгдөржин дэмэд зэвсэд хүчнийг 8 жил толгойлохдоо түүнийг бэхжүүлэх талаар олон чухал арга хэмжээ авсны дотор 1935-аас 37 онд цэргийн шинжилгээг санаачлан хэрэгжүүлж байсан.
Тэр үед Монгол Ардын хувьсгал цэргийн дарга нарын цол ялгах тэмдгийг өөрчлөн шинжилэхэд Өрлөг Жинжин маршал цолыг анхудаа цэргийн яамны сайд Дэмит Чойвис нарт олгожээ. Манай улс төрийн тусгаар тогтнол хэлэх хязгаар Батүхийг Японы арим цэрэг зэвсгийн хүчээр сорж байсан тэр үед Америкийн сурвалжлагч Рой Говардатай Йосиф Виссарионович Сталин уулзахдаа хэрвээ Япон бүгд найрамдах Монгол Ард улсын тусгаар тогтнолд халдан довтлох аваас бид бүгд найрамдах Монгол Ард улсад туслах болно. Бид бүгд найрамдах Монгол Ард улсад 1920-ийн он тусалсан шигээ туслана гэсэн зөвлөлт засгийн газрын баттай үг байлаа. 1936 дугаар оны 3 дугаар сарын 12-нд баг хурлын дарга амар бүгд найрамдах Монгол Ард улсын ерөнхий сайд бөгөөд гадаад явдлын яамны сайд Гиндэн зөвлөлтийн засгийн газрын төлөөлөн Монгол суугаа элчин сайд Тайро нар Монгол зөвлөлтийн харилцан туслалцах протокол Улаанбаатар хотноо гар хэмсгэж урсан. Энэ гэрээний 1-2 дугаар зүйлд гэрээ байгуулж байгаа хоёрыг тэгээд хэрвээ ямар нэгэн 3 дахь этгээдийн зүгээс зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс буюу бүгд найрамдах Монгол Ард улсын нутаг дэвсгэрийг довтлох аюултай холдвол бие биендээ аливаа тусламж үзүүлэхийг харилцан үүрэг болгон авч байна гэж заажээ. Тэр үед Квантуны армийн штабын дарга байсан Итагаки хэрвээ гадаад Монголыг Япон ба Манжугод нэгтгэвэл зөвлөлтийн алс дорнод тун аюултай байдалд хүрнэ. Иймд гадаад Монголд Япон Манжийн ноёрхлыг байга бүх аргаар тогтоох нь манай армийн зорилго юм а гэж хэлсэн. Квантуны арми 1937 дугаар оны 7 дугаар сараас эхлэж Хятадын эсрэг өргөн хэмжээний дан хийж Тэнжин, Шанхай, Бээжин, Нанжин хотуудыг эзлэн авлаа. Гэвч 3 сарын дотор Хятадыг бүхэлдэн эзлэхээр төлөвлөсөн Японы генералуудын цахилгаан дайны ажиллагаа Хятадын зэвсэг хүчний ширгуу эсэргүүцэл зөвлөлт холбоот улсаас Хятадын ард түмэнд үзүүлсэн тусламжийн хүч нь балархлаа. Квантуны арим бүгд найрамдах Монгол Ард улсад халдан түрэмгийлвэл зөвлөлт холбоот улсын улаан аримтай байлдах ба хэрвээ ингэвээс хүчин өрсөлдөх нь хэмээн Японы дайнчид болно гэж байжээ. Иймд зөвлөлтийн эсрэг дайхад туслах хүчрэх холбоотон Япон улсад хэрэгтэй байлаа. Ийм холбоотон гэвэл хүчин аван толгой гондил гэж байсан фашистийн Герман байсан. Ингэж Япон Герман хоёр 1936 дугаар оны 11 дугаар сард гэрээ байгууллаа. Монгол улсын хил хязгаарт их баг хүчээр халдан довтолж байсан Япон Манжийн түрэмгийллийг Монгол Ардын хувьсгал цэргийн нэгтгэлэнгүүд тэр шийдвэртний нисааж их орныхон тусгаар тогтнол дархан байдлыг хамгаалж явахад манай төр засаг улсынхан үйлдвэр заводыг дайны байдал зориулан зохион байгуулж байлаа. Өрлөг Жинжин Дэмит түүний хамтран зүтгэгчид Дэлхий дахны цэрэг техникийн хөгжлийн чиг хандлагыг зөв тусган авч Монгол Ардын хувьсгал цэргийг дан ганц морь цэргээс техниксэн морь цэрэг болгож түүний байлдах ур чадварыг тусаадах талаар зөвлөрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан юм. Ардын хувьсгал цэргийг өргөдгөн бэхжүүлэх ажлыг тууштай хэрэгжүүлж байсан цэргийн яамны сайд бүх цэргийн Жинжин маршал Дэмит зөвлөлт холбоот улсад явж яваад харамсалтайгаар нас барлаа. Түүнийг нас барсны дараа цэргийн яамны сайдаар Чойвисэн тэмдэглэв. 1937-оос 40 онд улс төрийн хилс хэрэгтэй төр засгийн удирдлага Сэгэтэн лам хувиргыг хомроглон баривчлах залхаан цэргүүлэх ажиллагаа үргэлжиллээ. Үүнд Монгол Ардын хувьсгал цэрэг хамгийн хүн дээр
нэрвэгдсэн юм. Гэнтэн дэндийн хувьсгалын эсрэгүү байгууллага гэгчид Зэвсэгт хүчнээс 1200 гаруй хүнийг баривчилсны дотор дээд дараа одоогийн генерал Цолтон 109 хүнээс 82-ын буюу 75.2% нь хэлмэгдэжээ. 1937-оос 39 онд ардын хөлсгөл зэргийн яам корпус дивизиудын удирдлагыг бараг бүгдийг хоморголон баривчиллаа. 1937-оос 44 онд улс төрийн талаар найдваргүй тэгээд их нэрийдлээр Монгол ардын хөлсгөл зэргээс 1500 гаруй дээд ахлах ба дунд даргаыг цэргийн албанаас зайлуулжээ. Бүгд наримдах Монгол ард улс болон зөвлөлт холбоот улсын эсрэг зэвсэг түрэмгийлэл үйлдэхийн тулд Японы Хуурай замын цэргийн штаб Квантуны 23 дугаар дивизийг үндсэнд нь бэлтгэж байлаа. Энэ дивизийн гол ангууд хятадд 2-3 жил байлсан туршлагатай байсан юм. 23 дугаар дивизийн дарга дэслэгч генерал Камацубара Мичихара бол зөвлөлтийн талаар Японы урдаан барьдаг мэрэгжилтэн гэгдэж байлаа. Энэ бүхэн ирээдүйн данд Японы Женжин штаб хэр зэрэг анхаарал хандуулж байсныг гэрчилж байгаа юм. Зэрэг улс төрийн талаар нарийн төвхтэй байдгийг харгалзан манай засгийн газрын төсөлтөөр харилцан туслалцах протоколын дагуу 1934 дугаар оны 6 дугаар сард зөвлөлтийн 2 бригад Монгол ирж Өндөр хаан Чойрсон хотуудад байрлалаа. Япон манжийн зүгээс манайд учруулах аюул нь улам бодиттой болж байгааг харгалзан зөвлөлтийн нэмэгдэх хүч 1937 дугаар оны 8 дугаар сард хүрэлцэн ирэхэд Монголд байсан зөвлөлтийн цэргийн ангуудыг нэгтгэн 57 дугаар онцгой корпус болон өөрчлөлт байгууллаа. он гарда Квантуны арим далбахтан хятад явуулсан дайныг удирдах байсан генерал Итагаки Тожо зэрэг генералууд Японы засгийн газрын бүрдүүнд орсноор Япон улс дэлхийг эзлэх дайнд тууштай бэлдэж эхэллээ. Дайны аюул улам ойртож байгаад Монголын төрөг засаг онцгой анхаарал тавьж цэргийн хүчийг зузаатхан бэхжүүлэх шин чухал арга хэмжээнүүдийг авсаар байлаа. Монголд баригдаж байсан зөвлөлтийн цэргийн ангуудыг Улаанбаатар, Сайншин, Байшин, Баян түмэнд байрлууллаа. Энэ корпусын бүрэлдэхүүнд 36 дугаар бодлогын дивиз, 32 дугаар механиксэн бригад, 2 мод хуйт бригад, 18 дугаар мордхрод бригад орж ирсэн. Корпус 25,800 хүнтэй, их буу 88, танк 260, хуйт 281, нисэх хонгоц 108 байлаа. оны сүүлчээр Квантуны армийн штаб Манжуго зөвлөлтийн хэдийн бодлооны шийдвэрлэх хөтөлбөр гэсэн энэ төлөвлөгөөг зохион гаргасан. Уг хөтөлбөр хэрвээ эсрэг хүчний талаас түрэмгийлэн халдвал завшааныг үл алдан угтан цэрэг. Үүний тулд зөвлөлтийн цэргийг Манжуурын нутагт өдөн оруулж байна. Хэлийн шугам тодорхой бус газарт тухайн газар нутгийг хариуцсан тэргүүн шугамд байгаа ангуудын дарга нар өөрсдийнх дураар хэлийн шугамыг тогтоож болно гэж оператив санааг нь тодорхойлжээ. Квантуны армийн штаб бүгд наримдах Монгол ард улсад халдан довтлох байлдаанан халахын голын орчин хийхээр төлөвлөсөн. Халахын голын энэхүү зургас газрыг сонгон олсон санамсаргүй хэрэгжээ. Халахын голын ариун газар нутгийн хувьд дан хийхэд тохиромжтой. Мөн Японы цэрэг ард талын хангамжтайхан ойрхон зам харилцаанд ойртол байлаа. Хэрвээ халахын голын ариуныг эзлэвэл Монгол төдийгүй зөвлөлтийн өвөр байгалийн чиглэлд давших стратегийн түшиц газартай болох байсан. Тэгвэл Монгол зөвлөлтийн тул байгалийн ямар ч хаалтгүй мөлчгөр цагаан тал дар талаасаа 750 км-ийн хол газар байлдах ёстой байлаа. Квантуны армийн штаб Хятадын фронтоос байлдааны туршлагатай явган зэргийн ангууд
нисгэгч нар их буу танкийг Монголын хилд татан учирлаа. Тэрэг хүчний голцом нь Японы 18,000 хүнтэй 23 дугаар дивиз байсан. Мөн Японы 5 явган дивиз, Баргын 3 мордхороо, Манжигогийн 1 морд дивиз, 1 холимог бригад, 2 морин фро, 2 нисгачрадаас бүрдсэн нис хүчийг бөөгнүүлсэн. Энэ бүх зэргийг өдөртөн байлдах үргийг дэслэгч генерал Комацубараа даатгсан. Энэхүү 1938 оны сүүлч гэхэд халахын голын орчин дайны хар үйл гурвалдан 250,000 хүнтэй Квантуны арим 18,000 хүнтэй Монгол ардын хөлсгөл зэргийн эсрэг давшихад бэлэн болоод байлаа. Их орны тусгаар дөхнөд Японы дайнчид замд хилж байсан тэр үед Монгол улсын дорнод зүүн өмнө хязгаар Монгол ардын хөлсгөл зэргийн 5, 6, 7, 8, 10 дугаар морд дивиз, 2 бригад, нисэх 1, 2 дугаар хороо улсын хилийн ойр операцийн чухал чиглэлүүдэд байрлаж байлаа. Их орн дэмэн дайны аюул ингэж нүүрлсэн. Эндэн үүсэх улсын шалтгаан нь тухайн үед дэлхийн болон Ази тивийн улс төрийн бодлогыг тодорхойлогч томоохон бүрэн болох зөвлөлт холбоот улс Япон улсын цэрэг стратеги улс төрийн эдийн засгийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байсан. Бүгд наримдах Монгол Ард улсын газар зүйн байрлал нь зөвлөлт холбоот улсын хувьд улсын талаас зөвлөлтийн алс орнуудын аюулгүй байдлыг бэхжүүлэх найдвартай халахвч болж өгөх, нөгөө талаас Аз дахь Японы хөрөнгөлийг хязгаарлан барьж өгөх зорилгод нь явцаг нийцэж байлаа. Ингэж зөвлөлт холбоот улсын геополитикийн эрх ашиг нь Монгол улсын тусгаар дөхтөн эрхийг чөлөө хамгаалах асуудалтай нэгэн шийдмээр холбогдож байлаа. Япончуудын хувьд бол 1931 онд зүүн хойд хятадыг эзлэн авсны дараагаар Японы дайнчдын хийхээр төлөвлөж байсан зөвлөлт холбоот улсын эсэргүүцэх дайнд бүгд наримдах Монгол Ард улсын газар нутаг нь ашигтай түвшинс газар байлаа. Үүнээс үндэслэж Монгол нутгийн нь зүүн хязгаар цус урсгасан дайм үүсч үүнд монголчууд бид газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах, тусгаар дөхнөсөн бүрэн эрхт байдлаа хэвээр хадгалан үлдэхийн тулд цэрэг эдийн засгийнхаа бүх нөөцийг дайжлан байлгах хүрсэн юм. Нэгэн 1939 дугаар оны 5 дугаар сар халахын голын орчим Төмөрбаатар чогдон дарагтай заставууд 6 дугаар морд дивизийн шигшин сумангийн хамт дайсны өдөөс сүрэн зогсож байсан. Арванигний өглөө Япон манжийн 200 зэрэг их буу онгоцоор дэмжүүлэн халахын голын зүүн хэсэг хайлаас гол Номон хаан бүр довооны чиглэлээр алдан давталлаа. Тэр өдөр Комацубараа Монголын 700 орчим зэрэг Номон хааны өмнөд хэсгээр халахын голыг гатлан хууль бусаар манжийн хөлийг давж хил хамгаалах зэрэгтэй байлдлаа. Дэд хурамда Азумагийн удирдлагын дор 64 дугаар хороог манжийн нэгэн морин ангийн хамт дуршуулын журмаар явууллаа гэсэн захидлыг Квантуны армийн командлагч Уэдэд явуулсан байна. Япончууд хайластын голын чиглэлээр явган морин зэрэгэ давшуулан их бугаар дэмжүүлсэн байлдааны нийтлэгээ өргөжүүлж байгаа тухай мэдээ авууд Монгол Ардын хөлсгөл зэргийн командлагч Хилийн заставын дарга Чогдон, Сумангийн дарга Шаравнар туслах хүчин очтол дайсныг 7 хоног барьж байх үүргэлээ. Шари бүгэн 6 дугаар дивиз дэслэгч Буйковын командалсан Ачрада 5 дугаар сарын 17-нд тамцаг булгаас халахын голын зөв хөдлөх тушаалыг 57 дугаар корпусын командлагч Фекленко бүх зэргийн жинчний орлогч Лувсан дооны нараас бэлэн авсан байна.
5 сарын 17-нд Камацубара өдрийнхөө тэмдэглэлд гадаад Монголын 700-аар эцрийг хил давж ирсэн гэдэг мэдээ буруу байлаа. Дис хонгосоор харсан 100-аас 150 хүн гэдэгч бас гитэрсэн их тоо байлаа гэсэн. Энэ үнэндээ хил зөрчин дан ихэлсний бүлийн зөвшөөрсөн хэрэг байсан. Халахын гол Япончууд байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад зөвлөлт холбоот улсын засгийн газар дүгнэлт хийж зөвлөлтийн гадаад хэргийн ардын комиссар Молот Японы элчин сайд Тогата 5 дугаар сарын 19-нд дуудлаа. Япон манжин ангууд Монгол оролцуулан бүгд наримдах Монголоор дуулсан телевизорчин байлдааны ажиллагааг ихэлснийг батлах хөдлөшгүй баримт байна. Бид үүнийг төвшиж чадахгүй. Ер нь Монголын засгийн газрын төвчээрийг шалгасан энэ оролдлого хариу цохилтгүй өнгөрнө гэж бодох юм хэрэггүй. Үүнийг анхааралдаа авах нь Японы засгийн газрын өөрийнх нь хувьд ч ашигтай гэж сануулсан байна. 5 дугаар сарын 23-нд Квантууны армийн штаб, Токиодох Жинжи штабта гадаад Монголын зэрэгийг аливуулах төрөнд дарах бодолтой байна. Он шаардлага уул хэргийн хөдлөлийг хэтрүүлжүүлэхгүй гэсэн захиалга явууллаа. Маргаашин дэд командлаас Будьянты асуудлаар Квантууны арми Бидан зохиархамж явна гэдэгт найдаж байна. Энэ талаар эзэн ханд мэдүүлнэ гэсэн хариу ирүүлжээ. Халахын голын орчин болж байгаа үйл явдлыг Улаанбаатар, Москвад ч анхааралтай судлан зохицуулан шинжилгээ хийж байлаа. Зөвлөлтийн Жинжи штаб байдлыг газар дээр нь судалж, шаардлагатай арга хэмжээ авах зорилгоор санаачлагтай шийдвэртэй цэргийн томоохон анги нэгтгэлийн удирдах чадвартай хүнийг халахын гол руу илгээхээр болжээ. Энэ хариуцлагатай үүрэг Белорусын цэргийн төргийн командогч мөрөлгч Георгий Константинович Жуковт нотлоо. Жуков 5 дугаар сарын эцсээр Монгол ирээд 57 дугаар корпусын удирдлагатай уулзаж цагийн байдал байлдааны хүч газар орны байдлыг судалсны дараа жирийн нэг хөлийн мөргөлдөөн биш ойрын үед бүрж том хэмжээний цэрэг дайны ажиллагаа бол хэрвээ дайсан өөр чиглэлээр нэгэн зэрэг дайрвал тэр хавьд байгаа хүчээр нэцэхарахгүй. Иймд зөвлөлтийн нутгаас шинэ анги нэгтгэл ирүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийж Москвад энэ тухайга мэдээллээ. Камацубара уранда Ямагатын удирдлага цохилтын хүчийг урдуулан давшууллаа. 5 дугаар сарын 28-ны өглөө халахын голын зүүн эрэгт улсын хилээс дөрвөл 5 км зайтай 20 км өргөн зурагт манай зэргүүд хоригдолтон шилжлээ. Зүүн баруун жигүүрт зөвлөлтийн 2 ороод төв хэсэгт Монголын 6 дугаар дивизийн 15-17 дугаар морин хороо хоёрт болон их бүгийн дивизион галт байрлал шилжсэн байлаа. Энэ өдрийн үрээр Япончууд манайхны халахын гол дээр барьсан гармыг бөмбөгдснөөр байлдааны ажиллагаа эхэлсэн. Тэр үед 17 дугаар хороо 24 настай төслөгч Дандар командолж байлаа. Дайсны галын хүч 17 дугаарыг хороон дээр байсан тэр үед манай ангуудын зүүн жигүүрээр дэд хурандаа Азумагийн удирдсан цохилтын үндсэн хэсэг халахын голын гарам руу хайрлт хийлээ. Тэд 6 дугаар дивизийн ард талд гарч гармыг эзлээд манай ангуудын ухрах замыг хааж бүслэм цохиурхтэй байсан. Азумагийн ачраад хохирол амссан боловч халахын голын гарам руу уулгалан байрч байлаа. Зөвлөлтийн их буучид бол манай сургуулийн сумгийн дайчдын шургуй эсэргүүцэлтэй тулгарсан тэдний давшил зогслоо. 6 дугаар дивизийн дайчид бүслэлтийг сэтлэн гараад Азумагийн ачраадыг эргэж бүслэлээ. Орон 19 цагийн үед тамсаг уулгаас 36 дугаар дивизийн хошуурч Ремизийн командолсон 149 дугаар мат буудлын 2-3 дугаар батальон маршаар байлдааны талбарт хүрэлцэн гэсэн байлаа. Энэ ангууд Монгол ардын хөлсгөл зэргийн 6 дугаар март дивизийн хамт 5 дугаар сарын 29-ний өглөө их бууны галын дэмжлэгтэйгээр давшиж хүнд ширүүн байлдан явуулсны эцэст орон 19 цагийн үед хүрсэн зааг дээрээ бэхжлээ. Японы командын төлөвлөгөө дэлт нурсан тул цэргийн бүрмөссөн боцогтхоо сайж үндсэн хүчээ Манжурийн нутагт татлаа. Дугаар сарын 31-нд Москва хотноо зөвлөл социалистууд наримдах холбоот улсын дээд зөвлөлийн чуулган тавьсан илтгэлдээ Молот зөвлөл социалистууд наримдах холбоот улс бүгд наримдах Монгол Орд улсын хооронд байгуулсан харилцан туслалцах протокол 9-оор бид бүгд наримдах Монгол Орд улсын хэлийг өөрийн хэл шиг шийдвэртэй хамгаална гэж тэмдэглэсэн. Энэ нь манай улсын тусгаар тогтнолыг хамгаалахын тулд зөвлөлт засгийн газраас гаргасан албан ёсны шийдвэр байлаа. Зөвлөлтийн батлан хамгаалах ардын комиссариатын шийдвэрээр Жуковыг 57 дугаар онцгой корпусын командлагчаар томилдоо. Монгол ардын хөлсгөл зэргийг бүх зэргийн жинжин чойвсон ерөнхийлөг өдрөдөж фронт дээр түүний орлогч корпус командлын захирагч Лусан Доной 5-6 дугаар сарын байлдааныг биечлэн удирдсан.
Жуков халахын булын зүүн эрэг дээрх туршилт газрыг барьж хамгаалахын хамт хоригдлолтын гүнээс хүчтэй хариу эсрэг зохилтгийг төлөвлөж зөх бэлтгэлийг хийж гэлээ. Халахын булын баялдааны эхний өдрөөс Японы онгоц нар ургахаас жаргал хүртэл Манаингуудыг жижүүрлэн бөмбөгдөж байлаа. Нисэх онгоцны анхны тулдаан 5 дугаар сарын 22-нд Хамарад бааны орчин боллоо. Тэнгэрт ноёрхож ирсэн Японы нисгчтэй байлдахаар зөвлөлтийн сөнөөч онгоцны 2 хороо илээ. Тэд ихний үед Японы нисгчдийн баялдах аргыг мэдэхгүй байснаас гадна манай онгоц хурд зэвсгэлийн хувьд Японыхоос дутуу байсан тул баггүй хохирол үзэж байсан юм. Газарт ялалт хийхин тулд тэнгэрт бүрэн ноёрхох шаардлагатай байлаа. Үүний тулд улаан армийн цэрэгнээс хүчний командлагчин орлогч Смушкевич тэргүүтээ хятад Испани байлдаж явсан 48 нисгэгч Москвагаас ирсний дотор зөвлөлт толгойд улсын баатар 21 байсан юм. Тэд шин зэгвэрийн И-16 гэдэг сөнөөгч онгоцтой ирээд нисхэнгуудад очиж бие бүрэлдүүнийг жинхэнэ баялдааны нөхцөлд давтан сургаж эхэллээ. 6 дугаар сард байдал харьцангуй тайван байсан боловч дайсан хүчин хөрөмлүүлж явааг манай команд л мэдэж байлаа. Иймд бараг өдрөөр талмуул явуулж амьд хэл олзолдог байсан. Дугаар дивизийн баялагч олзвай дундаа жанцнаар үүрэг даалгаврыг удаадараа сайн биелүүлж фронт даяар гайхагдж байлаа. Их орны маань зүүн хил дээр Япончууд орон үед томоохон хэмжээний баялдааны ажиллагаа явуулахад бэлтгэж байгаа нь тодорхой тул Монгол зөвлөлтийн ангиудын уялдаа холбоог зохицуулахын тулд бүх зэргийн жинжин чойвсон. Шинээр томилогдсон бүх зэргийн жинжний орлогч корпусын комиссар Лавгсрын нар 6 дугаар сарын 21-нд халахын болд ирсэн. Тэд Жуковтой уулзаад 5 дугаар сарын баялдаанд сайн баялсан 6 дугаар дивизээр орж баялдаанд шалгарсан Дандар, Жүгдэр намжил, Хорлоо, Зумдуй, Сосорварам, Хаян Храва нарын хүмүүст төрийн дээд шагнал одон медаль гардуулсан юм. Зөвлөлтийн нисгүүчин 6 дугаар сард 151 сөнөөгч онгоц 116 бөмбөгдөгчтэй болсон байлаа. Япончуудын үед 125 сөнөөгч, 140 орчим бөмбөгдөгч болон тагнуулын онгоцтой байсан. 6 дугаар сарын 22-нд зөвлөлтийн 95 сөнөөгч онгоц Японы 100 онгоцтой тулдаж, Японы 27 онгоцыг сөнөөж, өөрийнх нь 14 онгоцыг алдлаа. Энэ бол халахын булын тэнгэр танхудаа хийсэн жинтэй ялалт байсан юм. Үүнээс өмнө дэлхийн агарын баялдааны түүхэнд яг зэрэг ийм олон онгоц тулдаад.
Энэ өдрийн баялдаанд бага дэслэгч Скобарийнхан Японы онгоцны сүлийг синсэрийн хэрэгэн унгаж агарын тул Дани түүхэнд Тран гэж нэрлэгддэг галз мөргөлдөөнийг халахын булын тэнгэрт анхудаа хийлээ. 26-ны тулдаанд нисгэгч Забалуевын онгоц жагсаалаас гарч Дайсын нутагт 10 эрхэнд буухад нисгэгч Грицевиц нэг хүний суудалтай онгоцоо Забалуевын дэргэд буулгаж түүнийг онгоцондон суулган 9 ангид авч ирсэн зориг баатарлын үлгэрийг үзүүлж байлаа. Японы нисгэгчний командлол энэ хугацаанд агаарт ноёр холоон сэргээх гэсэн боловч чадаагүй тул зөвлөлтийн нисгэгчийг аэродром дээр нь устгахаар шийдвэрлэлээ. 6 дугаар сарын 27-ны өглөөр Япончууд 30 бомб өгдөгч 140 сөнөгч онгоцоор Улаан армийн онгоцны аэродромод Баян-Түмэн хотыг бомбоглоо. Тэд тавьсан зорилгоодон хүрч чадаагүй боловч зөвлөлтийн 19 онгоцыг буудлын дээр нь сөнөж эмтсэн. Японы данч бүлгийнхэн халахын гол ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулахыг зорж байсан тул Монголын эсрэг явуулах байлдааны ажиллагааг улам өргөтгөн халахын голын орчин байсан манай эсрэгүүдийг бүрэн устгахаар төлөвлөж байлаа. Квантуны армийн командлагч Уэйда 6 дугаар сарын 20-нд халахын голын зүүн эрэгт байгаа Монгол зөвлөлтийн цэргийг бүслэн зөхиод баруун эрэгт нь гарч байлдааны ажиллагааг өргөтгөх тухай тушаал гаргав. Тэр тушаалыг Камацубара хүлээн аваад хэрэгжүүлэхээр бэлтгэж эхэлсэн юм. Долдугаар сарын 1-нд халахын голоос 50 км-ийн зайтай Японы сува ирж явахыг манай нисгэгчид харж мэдэгдэхэд Жуков лав өсвөр нар тэр өдрөн хамар даваанд командлын байран дээр ирлээ. Манай командлагч Сэргэн байлдааны бэлэн байдалд оруулаад халахын голын зүүн эрэгт байгаа анги нэгтгэлийн зайг шахах үүрэг өгсөн юм. Мөн тамсаг болгот байсан танкын 11-р бригад буудлагын 24-р хороог халахын голын зүг хөдлөлөө. Камацубара халахын голын баруун талд манай хориглолтын ард байсан баян цагааныг эзлэх зорилт тавилаа. Дэсгэгч генерал Ясуакагийн өдрөцсөн бүлгийг 7 дугаар сарын 2-ны өглөөнөөс Японы галын бэлтгэл хийсэн дараагаар 80 танк бүхий хүчээр зөвлөлтийн 9-р мотовых бригад 149-р мот буудлын хорооны чигээр давшилтанд орслоор тултаа хийлээ. Дугаар сарын 3-ны 2 цагт генерал Кабаяшин өдөрлсөн цэвэрлтийн гол хүч халахын гол дээр гүр тавин баруун эрэгт гарч зүүн эрэгт байгаа Монгол зөвлөлтийн цэргийн араас нь бүрэн бүслэн зөхөхөөр урагшиллаа. Энэ нөхцөлд Жуков Яковлевын 11-р танкын бригадын хүчээр Дайсыг баруун хойд баруун талаас нь тойрон зөхөв. Ясувэн 7-р мордохойд бригад Тэжүнисийн 24-р хороогоор өмнө талаас нь атаклах зарим шийдвэр гаргасан юм. Баруун талд гарсан Кабаяшин хэсэг манай гүрийг эзлэхийн тулд шууд давшлаа. Түүний эсрэг зөвлөлтийн их бууны 175 дугаар хорооныхон дахиуч хавсран манай 6 дугаар дивизийн 2 дивизионынхан ирэлхэгээр тулдсан. Баян цагаанд гарсан Кабаяшины бүлгийн давшилтыг зогсоон ард талаас тусламж илтгэл тэднийг барихын тулд их бууны 175, 185 дугаар хороог бүх бууныхаа гадна хүчээр Дайсны давшилтыг дарах үргийг Жуков өгдөө. Мөн халахын голын орчин байсан бүх бомб өгдөгч онгоцыг хөөргөх Дайсныг зогсоо зайгүй бомбөдөх тушаал өгчээ. Олон баруун эрэгт баялдааны ажиллагаа удирдахаар 3-ны өдөр Камацубара Квантуны армийн штабын урлагчдаар Яногийн хамт баян цагаанд ирлээ. Боргоны багуудын хэрэг Яковлевын командалсан танкын 11-р бригадыг цэвэрлтийн гол хүч болгон дангаар нь оруулсан оновчтой зөрөгтэй шийдвэр байлаа. Баян цагааны тулдааны дэд зөвлөлтийн мот буудлын 24-р хороо мот хуйгтын 7-р бригад хүрэлцэн ирж тайлбарлан орсон.
Баян цагаанд зөвлөлтийн зэрэгтэй хамт боловсон Монгол Ардын хөлсгөл зэргийн Янтай сэрэнгийн 8 дугаар морь дивизийн дугаар живийн удирдсан 23 дугаар морьфроо 8 дугаар хуйд дивизион эрэлхэг зэргийн гайхамшигыг үзүүлж Сумангийн дарга Бата, Салааны дарга Санжинатб нар гарамгай тулглаа. Япончууд хүндвэдэлд орсон явгал зэрэгтэй туслахаар Бүхэнгоцон хүргэн зэрэг байдал хийсэн боловч тэр нь манай Сөнөөгч онгоцны дайралтын яцар сарнсан юм. Дөрөвний өдөр агаарт нэг зэрэг хоёр талын 300 онгоц хөрт тулдаж байсан өрд хожидын агарын баял Дани түүхэнд гараагүй явж байлаа. Баян цагаанд 7 дугаар сарын 3-4-нд болсон баялдаанд түрэн гэлэгчид 3500-аас 4000 зэрэг офицер олон тооны баялдааны техник алдлаа. Халахын голын баруун гэрэгт гарч Монгол зөвлөлтийн зэргийг бүслэн буцах гэсэн Камацубарагийн төлөвлөгөө ингэж нурсан юм. 7 дугаар сард Монгол Ардын хөлсгөлтийн төвөрөний 4-р бүдүүрд Улаанбаатар хотно боллоо. Тэр хурал дээр чойвсон Монголын ард түмэн Японы эзэрхий түрэмгийн ард өөрийн газар нутгаас 1 метр газрыг өгөхгүй. Манай ард түмэн үнэнч баатар хамгаалагч Монгол Ардын хөлсгөл зэрэгтэй ба өөрийн үнэнч хани болох агуйх зөвлөлт холбоотуулсан. Энэ манай улсын тусгаар дэвтэнсэн хөлсгөл зэрэгчлэх хамгаалах явдлын тусал сар ирсэн одоо ч тусалж хойшлтож туслах. Товчоор хэлбэл манай дорнотхи згаар нь туйлын Батбэх цоожоор цоожлогдсон байна гэж манай ард түмний чин сэтгэлийг илэрхийлж байна. Их орны дорнотхи згаард Монгол зөвлөлийн баатарлаг өвгүүд манай орны тусгаар дэвтэнлийг хамгаалан хүнд ширүүн тулдаан хийж байхад манай ард түмэн 7 дугаар сарын 11-ний өдөр нийслэл Улаанбаатар хотноо ардынхаа хөлсгөлийн 18 жилийн ойг тэмдэглэж байлаа. Энэ бол ялалтан дан идэгсэн ард түмний баяр байсан юм.